100 жилийн хүрээнд хүндэтгэлийн арга хэмжээ өгч байгаа баярлаа. Өнөөдөр одоо дээштэйгээ ирсэн байна. За аав ээж нутаг өсөж яхан дурсаа яриач аль нут сумын уугуул үү? За манай бол хөсөлгөх. Тэгтээ бол ээж бол увсын өнөр ангаа, эмээ өвөө одоо увсын цагаан яхны. Тэгээд ерөнхийдөө бол ээжлэлтэй идэх талтай байдаг болохоор энэ бол ус нутруу бол бас явдаг л да. За Содон Бэлжээ Баатар маань Олимп дэлхийн авраг ийм хүн байгаа. Дэлхийн 3 удаагийн авраг тий. Бүрхэн амжилттай суулцгаад. За миний хувьд бол Паралимпийн наадмын алт мөнгө хүрэл медаль, дэлхийн аврагын 3 алт дүрм мөнгө, за тэгээ Аз наадмын алт мөнгө хүрэл гэл. Тэгээд доош явандаа. Ээж нь увс нутагтаа ажиллаж амьдарч байсан уу? Ээжийнхээ талаар дурсаж ярил. За манай ээж өндөр ангаад сургуулаад өгсөд тэгээд увсын дараамд бас ажиллаж ийсэн. За тэгээд ер нь бол дараа нь 1980 онд хотод орж ирээд тэгээд хотод ингээд ажиллах хин гэж хүн байдаг үлээ. Манай ээж одоо Нимраш ямар жаргал гэж хүн би. За баярлалаа. Тэгэхээр хүний их нагц гэж монголчууд ярьдаг. Өнөөдөр Содон Бэлжээ Баатар маань одоо нагц нартайгаа нутгийн зан олонтойгоос уулзсан танилцаж ээжигээ бас төмөн олонтой ингэж залгуулахаар ингэ хүрэлцээрсэн байна. Яг таны энэ мэдрэмж яг ямар вэ? Өнөөдөр уулзалтанд ирж байгаа мэдрэмж. Сайхан байдаг яах вэ? Би ч одоо ээжинтлийнхээ нутаг устдаа бас их холбоотой явах их боддог. Жил болгонд одоо ус нут руугаа явдаг да ээжигээ аваад. Жил болго очдог уу? Жил болго очдог яах вэ? Ус нутгийн одоо таны хувьд бахархаж явдаг хамгийн сайхан зүйлс нь юу вэ? За тэгээд газар тэнгэрийн дэваа чинь ус нутаг штэ. Сайхан тал штэ. Газар. Өстө нэг тэнгэрийн дэваа жоо ус гэдэг. Ер нь одоо ээжийнх нутгаар ороод их аялах дуртай да. Ээжийнх нутгаар хамгийн дөрөнд ээжийнх нутгаар ороод аялал явах хамгийн дуртай. 100 жилийн түүхтэй бас минь дамжуулъя. За ус нутгийн зан олондоо усчуудаа түүх 100 жилийн баярын мэнд хүргье. Тэгээд түүх 100 жилийнхаа он баярт энэ жил тохиож он баяртаа сайхан оролцоороо, идэвхтэй оролцоороо гэж хүсэн өрөөё. За баярлалаа танд амжилт хүсье. Халуун дотнд сайхан уулзаарай.